Тэр бид студид Higher Careers компани хамтран үүсгэн байгуулагч төлөвлөгөөнтэй ярилцахад бэлэн боллоо. Тэгэхээр танд энэ өглөөний мэндийг хүргэе. За маань өглөөний мэнд. Танай компанид бол яг ямар удирдах төвшний профайлууд дээр хамгийн их ажиллаж байна? Одоо хамгийн зах зээл дээр халуухан байгаа юм 3 позиц нь юу вэ? Энэ жилийн үед. Ер нь жилээс жилийн хооронд удирдах төвшний хайлт айгүйх одоо анхаарлын төвд маань байдаг. Ялангуяа гүйцэтгэх удирдлагын за тэр дундаа үйл ажиллагаа хариуцсан захирал, санхүү хариуцсан захирал болон гүйцэтгэх захирлын хайлтууд дээр төвлөрч ажилладаг юм аа. Сүүлийн жилүүдэд гол өөрчлөгдөж байгаа зүйл маань бол мэдээж эдийн засгийн солонгорчлолтойгоо холбоотойгоор үйлдвэрлэл хариуцсан захирлын албан тушаалууд илүү technical backgroundтай гүйцэтгэх удирдлагын хайлтууд дээр бас нэлээх ажилладаг боллоо. Олдоц ер нь хэрэг байдаг юм. За эрэлт нийлүүлэлт бол дэлхийд дахиндаа л ер нь хомсдолтой байгаа гэж үздэг. Яагаад вэ гэвэл олон соёл дунд ажиллах одоо diversity их яригдж байна те equity бас их яригдж байна. Тэгэхээр одоо уламжлалт удирдлагын арга барилууд удирдлагын одоо нэг зан чанарууд гэх юм уу бас харьцангуй өөр ойлголт болчлоо л доо. Тэгэхээр яг л энэ бизнесийн шаардлагуудтайгаа болон одоо нийгмийн шаардлагуудтайгаа уялдаад гүйцэтгэх удирдлага за зүгээр одоо ахлах төвшөнд ажиллаж байгаа хүмүүс маань ч гэсэн бэлтгэгдэж байгаа процесс маань ер нь өөр болчиход байгаа. Одоо уламжилт аргаар гэвэл мэдээж боловсрал те одоо юу гэдэг Ivy League Oxbridge төгссөн байвал ер нь илүү удирдах албан тушаалд томилогдох магадлал өндөр байдаг байсан бол одоо яг хүнтэйгээ хэрхэн ажиллаж байгаа юм бэ? Хүн дээр суурилсан болон соёл дээр суурилсан сонголтууд илүү их хийгддэг болсон байна. Одоо яг өнөөдрийн хувьд аваад үзэхэд Монголд удирдах төвшний head hunting-ийн эрэлт яг хаана төвлөрч байна гэж харж байна. Хаана гэдэг маань одоо юу гэж байдгийг банк санхүү юу, уул уурхай юу, телко харилцаа холбоо юу, эсвэл ритейл жижиглэн худалдаа юу. Хамгийн их одоо эрэлт ихтэй шаардлагатай байгаа ийм салбар хаана байгаа? Саяныхаа яриаг үргэлжлүүлээд одоо холбоод ярихад бол ер нь энэ соёл суулгах за зөвхөн одоо нэг бизнесийн орлого болон одоо санхүүгийн одоо ашигтай байдлыг авчирна гэхээс илүү урт удаан хугацааны стратегийн хэрэгжил болон стратеги төлөвлөлт дээр хэн сайн ажиллах вэ гэхээр бүх салбарууд дээр одоо ялгаагүй айгүй хэрэгцээ өндөр байгаа. Ямар байгууллагууд илүү одоо гүйцэтгэх удирдлага хайгаад байгаа юм бэ гэвэл бүх салбарын л хайж байгаа. Гол нь одоо өмчийн эзэдийн шийдвэр гаргалт болон урт удаан хугацааны хараа энэ одоо шийдвэр гаргалтууд дээр нөлөөлж байгаа гэсэн. Та бүхэн мэдж байгаа одоо 2 дугаар үеийн манлайлагч нар гэр бүлийн бизнесийг авч явж байгаа хүмүүс ч гэсэн их гараад ирсэн байгаа. Тэгэхээр энэ компанийнхаа соёлтой уялдаад одоо hired гүйцэтгэх удирдлага эсвэл өөрсдийгөө илүү дараагийн төвшөнд нь гарах болсон байна гэдгийг тэр мэдэрсэн хөрөнгөний эзэд илүү их шийдвэр гаргаж ийн гэж харж байна. Нөгөө талдаа мэдээж манай эдийн засаг бол уул уурхайн сервистэй нэгт холбоотой. Тэгэхээр энэ салбарт илүү үйлчлэгээ манах үзүүлж байгаа. Банк санхүү, технологи, үйлдвэрлэл за мэдээж тэгээд ритейл салбар Монголд бас хурдтай өсөж байгаа гэдэг утгаараа бас гүйцэтгэх удирдлагын хайлтууд илүү их хийлгэж байгаа. Тэгэхээр яг компаниудын хувьд бол яг хүсэж байгаа хүн маань түрүүний хэлээр илүү олон одоо multi skilled, multi talented гэдэг шиг байх шаардлагатай гэдэг. Гэхдээ энэ дундаа яг туршлага чадвар хэлний мэдлэгч байна уу эсвэл удирдлагын одоо чадамж байна уу яг зах зээл дээр байгаа бодит бүтээгдэхүүнүүд гэж яриа л да. Тэгээ компаниудын хайж байгаа энэ кандидат хоёрын хооронд ер нь хэр зэрэг их зөрүү байна. Энэ бол ер нь ажил олгогчид нар тавьж байгаа шаардлагынхаа хувьд харьцангуй уян хатан байхыг Монголын хөдөлмөрийн зах зээл маань өөрөө байнга шаардж байдаг. Харьцангуй залуу эдийн засаг, залуу боловсон одоо боловсролын систем. Тэгвэл ерөнхий байдлаараа
гол тавьж байгаа шаардлага нь бол мэдээж энэ олон соёлд ажилласан, за гадаадд ажиллаад үзсэн ч гэдэг юм уу. Эсвэл боловсролизмсэн англи хэлээр чөлөөтэй ярьцдаг. Магадгүй одоо олон төрлийн стейкхолдеруудтай өмнө амжилттай ажиллаж исэн туршлагуудыг бол хараад байгаа. Тэгэхээр аль ч төвшөнд дан ганц одоо юу гэдэг удирдлагын хайлт дээр эсвэл ахлах төвчний хайлт дээр гэлтгүй. Ер нь бол ажил олгогчийн хүлээлт одоо бодит байж иж хүнээ болж байгаа. Магадгүй хит өндөр шаардлага тавьчвал манай хөдөлмөрийн зах зээл маань буцаагаад шаардлагыг нь хангасан хүнийг санал болгоход за тэгээ value proposition бас өөр болоо явчихна. Тэгэхээр жоохон бас чаленжуудтай тулгардаг. Тэр нөгөө талаас бол одоо уламжлалт аргаар гэх юм уу. Одоо өмнө нь бол зөвхөн цалин хангамжлал яригддаг. Одоо юу авах маань яригддаг байсан бол одоо бол удаан хугацаанд юу авчирч чадах вэ гэдэг дээр тулгуурлаж шийдвэр гаргаж байгаа гэсэн үг. Хувийн талаас нь илүү харагдсан зүйл. Өөрөөр түрүүн бас хэллээ. Эрэлт бол өндөр хэмжээнд бол байгаад байдаг. Нийлүүлэлтийн хувьд бол Монголын онцлогоос шалтгаалаад тэр бүр бас одоо кандидатуудыг одоо олох хэцүү байдаг гэж. Тэгвэл ер нь яг энэ оны хувьд аваад үзэх юм бол танай байгууллагын туршлага дээр удирдах төвчний энэ ажилд авах процесс ер нь хэр зэрэг одоо сунжирч байна. Одоо decision cycle гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ маань илүү одоо нөгөө нийлүүлэлтээс шалтгаалаад хурдсаж байна уу эсвэл удаан болж байна. Одоо манай зах зээл маань өөрөө дан Монголд ч гэлтгүү бүс нутагт за тэгээд дэлхийн хэмжээнд ер нь opportunity cost гэдэг зүйл дээр бас маш их анхаарал хандуулж байгаа. Тэгэхээр шийдвэр гаргалт илүү agile, илүү swift байвал магадгүй бизнесийн тулгарч байгаа асуудлуудыг хурдан шийдээд илүү стратегийн зүйлсүүгээр илүү анхаарах боломж олгох юм байна гэсэн үндсэн дээр одоо BDD хайж байгаа хайлтуудын 66% нь буюу одоо 3/2 нь 1 сарын дотор буюу нэг 30-аас 35 хоногийн дотор шийдвэр гаргалтын процесс багтаагач гэсний дагуу явж байгаа. Энэ маань тэгвэл олон улсын дунджийг бодох юм бол харьцангуй хурдан явдаг юм шиг. Харьцангуй хурдан. Нөгөө талдаа гэхээр мэдээж одоо өр нөлөө ихтэй ройлууд дээр ажиллаж байгаа гэдэг утгаараа BDD-ийн хувьд ч гэсэн өөрсдийнхөө процессыг маш хурдан стримлайн хийх шаардлагатай болно. Тэгэхээр одоо юу гэдэг background check гэдэг юм тэр зүйлсийг бол ерөөсөө бизнесийн 2 хоног дотор хийж өгч байгаа. Салбарын төвлөрөл, салбар хоорондын урсгал ер нь хэрэг гэдэг. Одоо industry to industry shift гэж ярьдаг шүү дээ. Аль салбараас илүү их одоо C төвчний удирдлагууд өөр нэг салбар руу ингэж урсах ийм одоо тренд ажиглагдаж байгаа шиг байна. Одоо айгүй олон хүмүүс л ярьлаа ковидын дараа ийм болсон, тийм болсон гэдэг. Одоо BDD-ийн ажиглалтаар бол industry shift бол айгүй common болсон. Одоо айгүй түгээмэл болчихж байгаа байхгүй юу? Энэ юутай холбоотой юм бэ гэхлээр манай эдийн засаг, манай бизнесийн салбарт нэг хэсэг бол банк санхүү номер 1-т байлаа. Telecommunication гэсэн их урдуур байдаг байлаа. Мэдээж ингээд ээлжээрээ ингээд одоо илүү dominant индустринууд эдийн засгийнхаа нөхцөл байдлаас хамаарат үүсэж байгаа. Тэрнтэйгээ холбогдуулаад засаглалч гэсэн одоо илүү хөгжсөн салбарууд байдаг тийм. Тэгэхээр тухайн салбаруудаас сайн executive-үүд төрдөг. Тэгэхээр одоо миний хэлэх гээд байгаа зүйл бол банк санхүүгийн салбар одоо highly legislated салбаруудаас бол их сайн лидерүүд төрдөг бол нөгөө талдаа бас маш томоохон хэмжээний infrastructure project-уудаас бас их сайн executive төрдөг гэж хардаг. Social орчны зарим хилцүүлгээс хараад байхад одоо юу гэж яддаг Монголд боловсон хүчин үлдэж ажиллахад их хэцүү болж байгаа юм шиг зүйл анзаарагддаг. Гэхдээ танай байгууллагын хувьд бол яг тийм тренд ажиглаж байна. Гадагшаага урсгал их байгаа мó эсвэл ер нь гаднаас Монголд хурж иж ажиллах C төвчний хувьд бол ийм урсгал ажиллаж байна. Яг бодиттой ажиглал танай хувьд. Манай байгууллагын хувьд зөвхөн дотоодын удирдлагуудын шилжилт хөдөлгөөн, талантуудын байршлыг маркет маппинг хийхээс гадна
Монгол руу гадны экспорт зуучлах нөгөө талдаа Монгол руугаа буцан ирж байгаа одоо талентуудын хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж яадаг. Тэр утгаараа Монгол руу ирж байгаа одоо репатууд гэж ярьдаг те. Тэр хүмүүстээр ажиллаж байгаа тоо маань нэлээд их болохоор одоо манай зөвхөн өнцгөөс харахад бол нэлээд их байгаа гэж харагддаг боловч яг одоо 10 жилийн туршлагатай дунд түвшний менежер, ахлах түвшний менежерүүд маань бол бас сүүлийн 5 жилийн хугацаанд нэлээд их гарч явсан тийм зүйл ажиглагдсан. Мэдээж монгол хүмүүс бол ихэнх тохиолдолд буцаж ирэхээр төлөвлөж явдаг болохоор энэ маань бол төр зүрийн шивт байж магадгүй л гэж харж байгаа. Ерөнхий урсгалын хараад үсрэг гадагш дурсгал дотгочлохоос илүү байна гэсэн үг. Тийм байна. Ер нь одоо компаниудын хувьд бол хамгийн том алдаа яг юу гэдэг юм бэ? Ягаад тэгэхээр одоо удирдах төвшөнд ярьдаг шүү дээ. Сайн хүн олдохгүй байна гэдэг. Энэ тэгэхээр үндсэндээ чадварын асуудал уу эсвэл одоо тэр пакэжийн асуудал гэдэг юм. Ер нь яг компаниудын хувьд бол хамгийн их одоо өөрсдийнх нь санал дээр гацаадаг хоёр зүйл яг юу юм бэ? Ер нь одоо хаасайг л ярьдаг те сайн хүн хаана сайн хүн байна уу гэдэг. Би бас энэ салбарт аягүй олон жил ажиллалаа. Тэгээд зүгээр ажиллаж байгаа зүйл бол мэдээж бизнесийн байгууллагууд санхүүгийн одоо хүртээмжтэй байдал болон ашигтай байдлууд дээр анхаарал хандуулах нь зүй ёсны хэрэг. Нөгөө талаас гэхээр одоо хүмүүс ажлын шийдвэр гаргахад бол гол харж байгаа юм бол дан цалин биш. Ерөөсөө цалин байхаа болох гээд байна. Тэрнээс гадна юу юм бэ? Засаглал байна уу? Шийдвэр гаргалт нь юу юм? Хүмүүс нь юу юм бэ? Одоо people centric ажил олголт ингээ баруунд айгүй их газар авчихсан тий. Одоо юу гэдэг юу одоо компани юу авах вэ гэдгээс илүү юу өгч чадах вэ гэдэгт бас нэлээд анхаарал хандуулаад байгаа. Тэгэхээр ер нь гол одоо нэг ажил олгогчдоос хүсэж байгаа зүйл маань бол урт удаан хугацааны түншлэл буюу одоо ажилтнаасаа яг удаан хугацаанд юу хүлээж байгаа юм бэ? Тэр хүртэл нь стратегийн хувьд, засаглалын хувьд, соёлын хувьд тэр зүйлсийг одоо реалистик болгох орчин бүрдсэн үү гэдэг дээр бас их анхаарал хандуулах хэрэгтэй болж байна. Хоёулынх нь ярилцлагын цаг дуусж байгаа учраас хамгийн сүүлд нэг зүйл асууя л дээ. Тэгэхээр ер нь салбар бүрийн шилдэгүүд хаанаас гарч ирж байна? Ямар төрлийн байгууллага одоо банкуд байна уу, эсвэл уул уурхай байна уу, хуулийн байгууллага байна уу? Ер нь яг хамгийн сайн удирдахч бэлтэж байгаа энэ салбар яг өнөөдрийн байдлаар хаана вэ? Ер нь одоо манай Монголын хөтөлбөрийн зах зээл дээр байгаа залуучууд болон харьцангуй одоо манайх чинь залуу одоо нэг хөдөлмөрийн маркет байгаа даа. Тэгээд тэр утгаараа ер нь айгүй өндөр амбицтай аль салбарт ажилласан бүгдээрээ л одоо нэг өсч дэвсэх эрмэлзэлтэй тэрнийхээ төлөө бас айгүй олон акшнууд авдаг тийм онцлогтой зах зээл байгаа юм л да. Гэхдээ нийт дүнгээрээ харуул мэдээж олон улсын байгууллага буюу одоо Rio Tinto болон оюутлогын системээр одоо төлөвшөж байгаа болон одоо хөгжиж байгаа хүмүүс бол дунджаараа харахад бол илүү сайн хөгжсөн байдаг гэж одоо хувь хүнийхээ үүднээс болон олон жил одоо рекрутер хийсэн хүний хувьд бол харддаг. Тэгэхээр одоо юу гэж үгдийн 2026 оны эхний хагасд хүний нөөцийн зах зээл дээр ер нь ямархуу дүр зураг ажиллагдах нь товч гаргалгүй да. Цалин хөдөлгөөн эрэлтгээд одоо ер нь яг энэ гурван одоо прогнозын л зурвас дээр явж байгаа шиг байна шүү дээ. Яг л манай энэ салбар өөрөө бас яг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг харж болохгүйц тийм салбарын одоо мэдээллүүд гарч ирдэг. Тэгэхээр бид хэд ч гэсэн одоо эх хоног төсөөлөхдөө эдийн засгийн өсөлт болон нийт шилжилт хөдөлгөөн бол 8%-аас дээш байх болов уу гэж харж байгаа. Бид хэд өөрсдийнхөө зах зээлийн тэлэлтийг ч гэсэн нэг 10-аас 12%-тай байна гэж харж байна. Тэгэхээр энэ маань юу гэж байгаа вэ гэхээр
шилжилт хөдөлгөөн байх нь байна. Тэгтээ салбарууд харилцан адилгүйгээр бас тэлэлт хийнэ л гэсэн үг байна гэж харж байна. За их баярлалаа бидэнтэй ярилцсанд. Тэгэхээр бид студид High Careers компанийн хамтран үүсгэн байгуулагч төлөвлөгөөнтэй ярилцлаа.